Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногссон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. Юуны өмнө Баян Монгол дууны тухай хэлэхээс өмнө Баян Монгол дууг зохиосон Магсар хурцын дугарж байгаа тухай хэлэх хэрэгтэй байхаа гэж бодож байна. Магсар хурцын дугарж байгаа бол манай шилдэг ая зохиогч. Нийт манай ард түмний бүтээн байгуулалт бол мал сүрэгтэй зайлшгүй холбоотой, мал сүргээ өсгөж үржүүлэх ийм холбоотой байсан. Тэр үед мал сүргийн тухай нийтэд дуулагдах ийм сайхан дуунуудыг бол дугарж байгаа зохиосон. Энэ дээр бол Баян Монгол, Үхэрчин хүү, за тэгээд Таван Эрдэнэ, Жавхлан цүрэг, Идэржинчин гээд би Булган аймгийн хөгжим драмын театрт 1970 онд орсон. Тэгээд дуучин бүжигчин гэж явдаг байлаа. Тэр үед Бадарчгаа гэдэг нэг сайхан ардын дуу дуулдаг настай хүн байсан. Тэр игч тэр Баян Монгол, Үхэрчин хүү, Соёл Эрдэнэ гэж гайхалтай сайхан дуулдаг байлаа. Тэрнээс залгаж аваад Монгол Улсын гавьяач жүжигчин дуулж байгаа Булган аймагт ажилд амьдарч байгаа Баасанжуу гэж гавьяач жүжигчин хүн байдаг. Тэр хүн бас дуулдаг байсан. Тэгээд тэрний дараа би залгаж авсан. Би тэднийг дуулахыг хараад үнэхээр сайхан дуулдаг. Энэ үнэхээр ардын хоолойтой, ардын дуучдад бол зайлшгүй хэрэгтэй сайхан дуу юм а гэж би их дурлж дуулдаг байсан. Би 30 хэдэн жил энэ дууг дуулж амьдарч байна да. Үнэхээр сайхан дуу. Хаач очиод гадаадд ч тэр мал сүргийнхээ тухай та юуны тухай дуулж байгаа юм бэ? Тал нутггүй энэ нэг л хөгжилтэй сайхан их сайхан дуу юм а гэж ингэж хэлдэг. Тал нутаг дээр мал сүрэг маань бэлчиж явааг би харж дуулдгаа гэж хэлэхэд их сайхан багталтай байдаг байсан. Үнэхээр л нүдэнд харагдтал хилжсэн ийм сайхан дуунууд байдаг. Энэ дуунуудаар үнэхээр бахархаж баярлж явдаг да.